үйлдвэрлэгч нийлээд дундын байгууллага оршоо байгуулъя. Дундын оршоогоор дамжуулаад бараа үйлчлэгээ хүргэх гэсэн ийм л одоо зорилго санаачлалын үүднээс анх үүсгэн байгуулагдсан байдаг. Яг манай хоршооны ийм байж байгаа чинь яг технологи нь тэр бараг л одоо нүүрсний хулгайтай ойролцоо болцсон юм байна. Яагаад вэ? Төсөл хэрэгжүүллээ. Төслийн бүх юмыг одоо өөрсдөө мэдчихээн. Анханасаа энд гарсан усуд болохтой зэрэг төслийг энэ төслийн үр дүнг дараад нь яаж бид нэр өөрсдөө энэ төсөл хэрэгжүүлсэн усуд бид хүртэх үү гэдэг юмыг анханаас төлөвлөж хийдэг. Гэтэл одоо энэ дундын оршоонд үүсэх манайд бас асуудал байна. Бид нэр зойртой болоогоо явж байсан чинь бид одоо өнөөдөр энэ зойр минь газрын өөр хүмүүс аваа явуулсан байх жишээ. Монголын хөдөөгч шинжилгээний төлөө фермерүүдийн холбооны үр захирал Төрөмөнд гэдэг нь нийлэл бод. За энэ бол агуулгах бол манай цэвэр хөрсний шим дундын оршооны дамжуулан борлуулах агуулгын хэсэг. Дундын оршооны аж ахуйн хэсэг бол Сонгоны хайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Зүүн Слааны хойч хэс гэж хэлдэг тийм. Энд одоо байршиж бид үйл ажиллагаа явуулт юм аа. Анх бид нар хөдөөний орон нутгийн анхан шатны хоршоод нэгдээд 19 оны 4-р сард анхны цэвэр хөрсний шим гэдэг хоршоог байгуулж ажиллаж ирсэн. Агуулгын хэсэг бол энэ нэг бид 600 тонны багтаамжтай. Энэ автомат салхин үргүүртэй сүмсийн ногоо хадгалах зориултын дундын оршооны гишүүдээс хоёрын дагуу нэг нийлүүлсэн сүмсийн ногоо орж ирээд английн ялгалт, бараа бүтээгдэхүүний хордлогоо, тэгээд савлгааны ажлууд тодорхой хэсэг энд одоо хийгдэж байгаа. Эхний одоо жил одоо тэр нэг 450 тонногоо борлуулж ирсэн. Ингэж эхэлж ирсэн. Анхны одоо үүсгэн байгуулсаас одоо борлуулалтын хэмжээ одоо тэгээд харилцагчдын тоо гэдэг одоо бараг 10 гаруй дахин нэмэгдсэн байдаг. Энэ одоо дундын хоршоог байгуулад ингэсээс хойш бол бид нар жил болгоны өсөлттэй ингээд явж байгаа. Өнөөдрийг хүртэл хүрэхэд бид нар бараг 7 тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд дундын оршооны одоо үүсэх баг нэг 30 орчим ажилтнтай. Манай агуулгын ажилтнууд байна. За энэ одоо манай савлгаа цехийн ажилтнууд байна. За ингээд хагас боловсруулах цехийн ажил, борлуулалт түгээлт. За тэгээ санхүүгийн хэлтс гэдэг ч юм уу. Тэгээ удирдлагын бас баг. За англигдсан одоо нэр төрлийн түүхийд бол энд одоо угаагдаад одоо хатаалгын дамжлагаар яваад грам одоо жингээр нь одоо ингээд форшлогдоод тийм ээ савлагдаад тэхний онсаар одоо ингээд дарагдаад тэгээ өглөө ажилтнаа гарна. Энэ бол нөгөө шүүсний сорт тийм ээ шүүсэх шах төрүүлсэн. Энэ одоо сортын лоо. Тэр манай цэвэр хөрсний шим хоршооны одоо ногоог одоо амсаагүй Улаанбаатарын иргэд цөөхөн бахаа гэж бодож байна. Тий, улсын тэргүүний одоо хоршоогоор бид нар 2025 онд одоо шалгарсан. Нийслэлийн тэргүүний хоршоо, улсын тэргүүний хоршоо гэдэг олон одоо бас шагналыг хүртэж явсан. Бид нэр 6 дахь жилдээ ажиллаж байгаад ингээд бид үйл ажиллагааны үзүүлэлтээрээ улсын шилдэг хоршоо бас 25 онд бас өмнө нь бол бас нийслэлийн одоо бас шилдэг хоршоо бүх хоршооны одоо тариаланчид тийм ээ одоо бид бүгдийн одоо хамтын ажиллагааг үйлсэн одоо ийм одоо урамшуул шаналлуудыг бас хүрсэн бас баяртай байдаг. Зүүн өмнөд Азийн одоо хоршоологчдын одоо ИПАД гэдэг байгууллагын 300-аад одоо хоршоо дотроос сонгон шалгаруулад 2 хоршоо шалгарахад манай хоршоог бол тэр хоршооныхаа тэр 7 зарчмын хамгийн нийцүүлж үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээр нь сонгон шалгаруулад бид одоо Тайланд улсад бас энэ хоршооныхаа туршлагыг одоо ярьж танилцуулж байсан байгаа. Тэгэхдээ бид нар яг өнөөдрийг энэ хүрэхэд бидний зам бол дардан байгаагүй. Бид нар бол маш их бас одоо олон бэрхшээлтэй тулгарч байж өдий хэмжээнд хүрсэн. За мэдээлэлд ойрхон улсууд хоршооны одоо үйл ажиллагаанд одоо бидний санал бодол зөвлөлт дундын хоршоо гэдэг ойлголт одоо бараг мэддэг хүн одоо байгаагүй. Яг дотроо бол надад шийдэх асуудлууд байгаа юм байлээ. Тий, ер нь бол тий энийг одоо хөрөнгөө одоо баталгаажуулах тийм ээ. Одоо бас ийм асуудлууд бол
байгаа. Оршоод хамгийн ардсан байгууллага шүү дээ. Тийм ээ. Тэгээд энэ дээр бүх асуудлуудаа хэлцээд шийдвэр гаргаад ингээд явдаг. Тийм. Энэ дагуу л явна гэж найдаж байна. Төсөл дуусангууд зогсдог. Тухайн төсөл хэрэгжүүлэгч юм уу тухайн төсөлд ойрхон байсан хэдэн улсууд одоо тодорхой хэмжээний мэдээлэл байсан улсууд нь одоо авшаад төслийн үр дүн тэр зорилттой газараа бүрэн төгс хүрдүү ийм нийтлэг одоо жишээнүүд байгаа. А тэрний нэг нь бол бас манай дээр байна. Бид нэр зойртой боллоогоо явж байсан чинь бид одоо өнөөдөр энэ зойр минь газрын өөр хүмүүс аваа явуулсан байх жишээ. Тэгтэл бид нар энэ одоо төслийн үр дүн одоо бид нар дээр одоо бид нар үнэхээр хоёр төсөөлж авсан чинь зэрэг энэ төслийн үр дүн бид нар одоо энэ зойр биднийх мөн болох юм биш болох юм гээд бид нар хэрэгэлцэхтэй байгаа. Тодорхой хэмжээний одоо мэрэгсэн төслөөж авчдаг. Энэ төслөөс ингээд үр дүнгийн хүртдэг. Ийм мэрэгсэн улсууд одоо би байгаа бах гэж бодож байна. Төслөөс үйлдэж байгаа хамгийн том хөрөнгө бол үлгэдэх хөрөнгө маань өнөөдөр хэрэгжээтэй юм. Энэ мэдээлэлд ойроор дамжуулаад өөрийн хамаарал бүхий улсуудыг хоршоонд оруулаад хоршооны улсуудыг дотор нь хаглан мутрах, дотор нь бол одоо нэг нэгний муу хэлүүлэх ийм байдлаар явж эцээцэс зөвхөн өөрийнхөө аж ахуй нэгдэж удирдах ийм механизм болохын тулд одоо ингээд тодорхой хэмжээний хүчин ажиллаа явж байна. Энийг одоо нуухан байхгүй гэж бодож байна. Энэ удаад бид нар энэ тухайн одоо болж байгаа процессыг үнээр нь мэдээд, үнээр нь ойлгоод тэр энэ хоршоон дээр ийм болж шүү. Одоо иймэрхүү ингээд явж шүү гэд бид нар бол одоо гişүүдээ мэдээлэл хүргэж байгаа түгэж байгаа. Гэтэл нөгөө улсууд бол бас сөрөг чиглэлээр бас мэдээлэл хүргээд байгаа. Хоршоо өөрийнхөө өмчийг одоо өөрийнхөө нэр дээр гарга гэдэг шаардлага би хоршооны даргын жишээ нь энэ төслийн зохицуулж бүтээсэн төрөм мандах гэдэг хүнд эхлээд амаар хэлж үтсэн. За дараагаар нь юу ихтэй зэрэг одоо албан тоотоор өгсөн. За дараагаар нь ингэж явсан чинь зэрэг ерөнхийдөө тэр хүн энэ өмчийн асуудал биш. Энэ одоо төсөл хэрэгжихэд дараагаар нь болно гэдэг байдлаар чимээгүй байж байгаа л ердөөсөө хоршооны удирдлагын унгаана гэдэг байдлаар л явж байгаа. Энэ хүн бол юу гэхээр цаанаа энэ хоршоог унгаад удирдлагыг авчих юм бол тэр цаад юм бол огт хамаагүй энэ хоршооны тэр сайн явах бол огт хамаагүй. Эхний ээлжинд л хоршооны удирдлагыг өөрийн гарт авахгүй юм л бодлого яваад. Энэ бол одоо нууц биш. А тэгээ энд бол юу гэхээр зэрэг нэг хүн биш одоо төрөм мандахын бизнесийн хамтрагч нь байна, ангийн хүүхдүүд нь байна, дүү нар нь байна гэдэг ингээд анханасаа энэ хоршоог одоо компани шиг авч явахаар энэ одоо тийм бодлоготойгоор тийм юм хийжсэн байна л гэдгийг бид нар одоо ойлгож байгаа. Тэгвэл энд яг үнэн сэтгэлээрээ яг энэ хоршоошгоо явах юмсан бид нар ингээм хамтран цааш нь ингээ сайхан явуулсан бол хоршооны ирээдүг гоёор харж байгаа бас манад олон гişүүд байгаа. Зөвхөн энэ манай юун дээр биш. Манай дундаа хоршоон дээр биш. Жишээ нь орхон сум, борнуур сумуудын экстеншн төвгээд тэнд тариаланчдад мэрэгдэл арга зүйн зөвлөгөө өгдөг, тэнд техникээр үйлчилдэг ийм зориуд бүхий байгуулагдсан одоо газруудын доорх газрыг жишээ нь төрөм мандахад бүгд нь өөрийнхөө нэр дээр гаргаад авцсан байх жишээ нь байгаа байхгүй юу. Тэгэд энэ шудраг ус байдал одоо бидний хувьд одоо эн чинь болохгүй байна л гэдэг юм хэлж байгаа. Жишээ нь одоо тэр төсөл хэрэгжээд хэрэгцсэн төслийнхаа үр дүнгөл биднээс хоршооны гişүүд бид үр дүнгээ хүртэх ёстой байтал одоогоор бол хүртсэн юм алгаа. Нэг хоёр их юм бол тэр барьсан одоо тэнд байгаа тоног төхөөрөмжинд бүх юм бол одоо фермерүүд холбооны мэдэлд байна. Нэгдүгээрт. Хоёр их юм бол газар нэхэд төр мандах гэдэг дарга хүний одоо хэрэгжүүлэгч одоо төслийн удирдлагчтай. Тэр хүний одоо нэр дээр байх жишээтэй. Инхээр бол одоо тэр төсөл хэрэгжээ төслөл орон нутагтаа хэрэгжсэн бол тэр хоршоондоо үр өгөөд бол манад өгсөн юм алгаа гэж одоо бас хэлэх гээд байл л да. 4 сарын 15-ны өдөр одоо бүхшүүдийн хурал зохион байгуулагдана. 4 сарын 15-ны бүхшүүдийн хурлаар одоо энэ асуудал тодорхой яригдах байх. Бас энэ хоршооны үйл ажиллагаа үнэн зөвөөрөө шийдэгдээс энэ дээр хоршооны гişүүд ухаалаг хамтаж зөв шийдвэр гаргасаа л гэж бодож байна.